Одоо Хошимын хот бол Вьетнамын өмнөд хэсэгтээ хамгийн том хот. За тэгээд дээрэс нь одоо энд маш их түүхэн үйл явдлууд болж байсан хот гэдгийг та бүхэн мэднэ. За би одоо анх 2018 онд энд иржсэн. Тэрнээс хойш бол хот маш их өргөжинд хэлж байгаа юм байна. За дээрэс нь жуулчид бол жилдээ 10 сая жуулчин ирдэг юм. Ягаад Хошимын гэж нэрлэснийг та бүхэн мэдж байгаа бах. Энэ бол одоо Вьетнамын ерөнхий сайд байсан, ерөнхийлөгч байсан. Жишээ Вьетнам улсын хувьсгал маш их үүрэг гүйцэтгэсэн Хошимын дурсгал зориулж Хошимын гэж нэрлсэн хот. За 1975 он хүртэл одоо Сайгон гэдэг нэртэй байсыг та бүхэн мэдж байгаа. Хүүши, баги. Энэ би ингэ бодлоо. Энд чинь ингээд би гаражт машина тавиад эргээд гарахтаа хүүгийн хаан тавьлаа гэдэг ингээ хайж магаад мангартдаг штэ. Тэгсэн чинь энэ олон мянган мотоцикл дотроос ийшээ орсон хүмүүс гарч ирээд яаж олддог болоо, хэдэн минут зарцуулдаг болоо гэж би гинт бодлоо. За ингээд орж ирээд тавигдаад байна. Одоо Вьетнамд одоо мотоциклороо энэ хотод Хошимонд ялангуяа 9.3 сая хүн. За айл болгонд нэг мотоцикл байгаа гэж бодъё. За 9.3 саяга за 2 тувайлд за Монголын хүн амаас 3 дахин ихтэй. За 2 тувай гэж бодоход чинь эсэг 2 давхар за нэг 4 сая хүн мотоциклтай бай гэж бодъё. За тэгэх юм бол одоо алан газар болгоныг гадаа машины зогсоод гэж юм дандаа битүү мотоцикл. За энд мэдээж би 2 туулаагаа ирж байгаа. Ерөнхийдөө одоо нийтийн тээвэр юм уу одоо ингээд автобус ч байдаг юм уу мотоцикл ч байдаг юм уу ер нь ямар нэгэн тийм дүүрэн гэж юм баг энд байхгүй гэж бодно. Айгу тийм аюултай dangerous явдаг. Одоо ингээд сүлжээл мүжээл те. Тэгээд энд ирэхээр би ингээд явх тоолонд юмд суух болгонд хамаг бие чангалж явдаг шүү манайхаа. За ингээд яаж олдгийг болоо та нар юу гэж бодож байна? Вьетнам улс нь дэлхийд мотоциклийн хэрэглээр маш алдартай. За ялангуяа Хошимын хотод энэ амьдралын салшгүй хэсэг болсон байт юм байна. За Вьетнам даяараа ойролцоогоор 65-аас 75 сая мотоцикл байдаг гэж үздэг. За хүн ам нь 100 сая орчимд бол бараг айл бүрт 1-2 мото ноогддог юм байна. За машинтай харьцуулахад мото нь хямд, замын нөхцөл тохиромжтой учраас хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл юм байна. За Хошимын хотод амьдрах зардал нь харьцангуй бага. Гудамжны хоол $1-3, кофе $1-2. За нэг өрөө байрны түрээс хотын төвд $300-аас $700. За захын дүүрэг $150-аас $300 үнэтэй байт юм байна. За унаа бол маш хямд. Мото такси хэрвээ та авах юм бол $1-2 юм байна шүү. Нэг хүн дунджаар сард $500-аас $1000 боломжийн амьдарч чадна гэж үздэг юм байна. Хошимын хотын хүмүүсийн амьдрал маш идэвхтэй, олон салбарт төлөвлөсөн байдаг. Жижиг бизнес, гудамжны хоол, зах худалдаа маш өргөн хөгжсөн. За кафе, ресторан дэлгүүрүүд бол маш илбэг. За хувцас, гутал, электроник үйлдвэрлэл мөн олон улсын компаниудын үйлдвэрүүд энд оршдог. За энд бол хүн амын хүчийг ашигладаг гэж хэлж болно. IT, санхүү, стартапууд хурдан хөгжиж байна. За залуучууд бол энэ салбарт маш их орж байгаа юм байна. Яг сая хотын гудамжаар яваад одоо ажиллаад харж байгаа вьетнамчуудын мототойгоо яаж явж байгааг би зам дээр сонирхоод за ингээд Chobin Time буюу одоо төв захаар нь орж иж байна. За энэ зах бол маш олон жилийн түүхтэй зах юм байна. За тэгээд та бүхэн дотор нь ороод энэ захыг надтай яв сонирхоороо. Их базар эдгээр ерөөсөө зам тавьж өгдөггүй заа юу. Ингээд гараа цогсон шууд айх гэдэг. За тэр нь ашаа. Зүгээр ямар ч гэсэн тий. Одоо энэ бол ялангуяа зүүн даз бас ч ерөөсө хүмүүнд бичлэг яаж ийсэн ч бараг нүүрэн дээр тавьсан ч юм чимээгүй шүү. Аргиш арга ийм нарийнхан коридор мод. Тий. На халуун болохоор амар хөлсөн гэж чад. Тий.
Тийм байна. Гэхдээ энэ гэхдээ нэг үгүй энэ дэш ингээд ууланд аюу өндөр тацтай байгаа. За энд бол маш олон хүн байна. Яг тэгвэл энд ирсэн хүн болгон заавал ордог зах. Тэгээд эндээс ирж нөгөө нэг бэлэг дурсгалын зөөд бас янз янз юм хөдөлж авдаг. Энэ самрыг Вьетнамд ирсэн хүмүүс заавал авдаг самар. Энэ нөгөө бүр дээр үдээс хойш тэндээс хүмүүс авчирдаг байсан шүү дээ. Би хүүхэд байхдаа энийг аюул авч ирдэг байсан. Энэ доторх нь аюул гоё амттай байдаг шүү. За ингээд хараа ерөөсөө бүх хувцас сунар цаг маг одоо ерөөсөө бүхэн байжснаа шууд ингээд хүнс нь ингээд ямар ч одоо нэг манайхан шиг ингээд энд ийм байх хэрэгтэй, энд тийм байх хэрэгтэй гэсэн юм ерөөсөө энэ зүүн дайзын орнуудад байдаг. Тэгээд ингээд бүх хүнс одоо бүх юм нь холилдсон байдаг. За энэ дотор бол өнөр танаар бол маш гоё байна. За мэдээж хэрэг энд одоо нөгөө ажил тарсан ч гэсэн маш их хүнтэй. Тэгээ энэ нөгөө төв зах нь болохоор зэрэг ороо утлаач иддэг. Тэгээд энэ ч нөгөө гадны жуулчид энэ хотод бол жилдээ 10 сая хүн ирдэг. Тийм болохоор энд маш олон хүмүүс байдаг. Cây không? Chị muốn gì chị? Хоол ундаа идэж байна. Ингээд хоолны хэсэг явж явах шиг байна те. Идвэ мэдвэ гэсэн юм да. Тэн тараа бүр юм гагнаатчих шиг. Ерөөсөө энэ дотор юу ч болж байгаа юм бэ? Энд тэндгөө ерөөсөө хүн болгон өөрийнхөө хүссэн юмыг хийж байгаа байхгүй юу? За одоо энд ирсэн хүмүүс ардаг нөгөө малгай чи энд байж байна. Энэ малгай их зүгээр одоо ороо олж байгаа учраас хан хаацсан. Энэ жижигхэн хүүхдийнхэн болоо нэлээд том байдагтай энэ чинь. Авч явна гэхэд жоохон хэцүү. How much is it? 150. 150? 150 euro. 150. 150 гэнэ. Ямар вэ? Зогж гин үү? Энэ гэхдээ аюугаа хөнгөн гэхдээ наранд бол янз. Энэ дээр ямар зургтай гоё юм бэ? Энэ бол гоё юм биш. Ядлах юм уу? Урд нь би хойшин минер нэвтрүүлэг хийсэн. За түүхэн газруудаар нь явцсан. За өнөөдөр бид нар маш сонирхолтой одоо заваар аялаад Меконг мөрөнд дагсан өдөржингөө 9 цагийн хөтөлбөртөө заваар аялал. Вьетнамд Францын соёл маш их шингэсэн байдаг. За яагаад гэвэл олон жилийн турш одоо Францын колоничлд байсан. За тэрдээ ч энд Парисын дарихын сүмийг сөндөрлүүлэн босгосон байна энэ хойтол. Гэвч одоо яг одоогийн байдлаар Парисын дарихын сүмийг засвар хийж байгаа та таарлаа харамсалтай. Яг одоо Нотр-Дамын сүм яг Парист байдагтай яг адилхан байдаг. За ингээд бид нар одоо эндээс автобусантаа суух гээд хүлээж байна. За Вьетнамд байдаг Нотр-Дамын сүм нь Хошимын хотын төвд байрладаг католик сүм гэж хэлж болно. За энэ 1877-оос 1880 онд Францын колони үед баригдсан. За готик хэв маягийг хослуулсан архитектуртай. За сүмийн одоо 2017 оноос хойш 27 он хүртэл
засварлалтын ажил явуулж байгаа юм байна. За 2-3 жил үргэлжлэн гэж төлөвлөсөн ч гэсэн одоо 2027 хүртэл сонгогдсон юм байна. За яагаад энэ удаж яах гэхээр бүх материал нь Европоос Франц, Бельги улсаас авчирж байгаа юм байна. За мөн 60 метрээс өндөр шат төр одоо барилга байгууламжийг маш их ашиглаж байгаа юм байна. За зарим чулуунууд бол 2 тонн жинтэй учраас одоо энэ барилгын ажил хойшлогдож байгаа юм байна. За орчин үеийн тоног төхөөрөмжийг тусгаалan захиалж ашиглаж байгаа юм байна. За хамгийн хүнд хэсэг нь цангалтын суур төмөр хэсүүдийг солих ийм ажил явуулж байгаа юм байна шүү. За сүмийн орчин мөн адил хөгжүүлэлт шинжилэлд орж байгаа юм байна. За сүмийн өмнөх талбайд хотын соёл аль жуулчлалын төв гэж хэлж байна. Энд дэс сүхэн болгоно хамгийн түрүү эндэрдэг. За жуулчдад зориулсан нээлттэй орон зайг хадгалж тогтчулж байгаа юм байна. За Хошимын хотын төвийн түүхэн үсгийн одоо гол хэсэг гэж хэлж байна. За сүмэн дараах байгууламжтай ойролцоо барилдаг хажууд мянган төв шуудан. Энэ төв шуудан бол маш их нэртэй бас засвар нь зөвхөн сүмд биш бүхэл бүтэн хотын төвийн дүр төрхийг шинжилж байгаа гэж үзэж байгаа учраас төв шуудан гэсэн бас хаагдсан байгааг одоо бид харсан. Every Buddha inside pagoda, you see that they have a long ear. Yeah, they can listen clearly. Okay, and long line. And the second animal is unicorn. Okay. 이 소리. 아, 잘 Em nha. 그 За ингээд бид Вичанг сүмд ирлээ. За энэ сүм нь Вьетнамын өмнөд хэсэгт орших хамгийн үзэсгэлэнтэй алдартай Буддагийн сүмүүдийн нэг гэж байна. За байрш нь бол мэдээж Метхо хотод байрладаг. За Хошимын хотоос ойролцоогоор нэг 70 км орчим яваад ирлээ. За Меконг дельта бүсэд байрладаг. За энэ Меконг дельта бүсэд ирж нөгөө заваар зугаалдаг хүмүүс энэ одоо алдартай сүмээр дайрж гардаг уламжлалтай юм байна. За бид ч гэсэн энэ уламжлалаар энэ гайхалтай сүмд орж ирж харлаа. За энд бол Вьетнамын соёл, нэвт шингэсэн сүмийн дотор талд энэ төр одоо бүх юм нь маш цэвэр цэмцгэр байсныг бас энд дурдахад илүүдэхгүй. За жуулчид ихэвчлэн одоо Меконг бүрний аяллаа үеэр очдог ч гэсэн энд бүр зорж ирээд олон цагаар эргэж ирж үздэг гин шүү. За 19-р зуунд баригдсан энэ хүсэм нь Вьетнам, Хятад, Европ хэв маяг холилдсон архитектуртай юм байна. За мөн тэнд том цагаан одоо Буддагийн олон төрлийн хөшөөнүүд байна. За энд сууж байгаа, зогсож байгаа, хэвтэж байгаа дөрүүдийг одоо хэлж болно. За маш тайван, нам гүм орчинтой. За энд бол Алтан Буддагийн тахилын өрөө, за сүмийн гайхалтай цэцэрлэг, бонсай мод, за авраг Буддагийн баримлууд, за мөн олон төрлийн чимэглэл уран барилгуудыг харж болно. За утга учир нь бол Буддын шашны чухал төв. За орон нутгийн хүмүүс мөргөл үлдэх газар, амар амгалан бясалгалын уур амьсгалтай гэж хэлж болно. 다리를 모아서 하는 거. 핸드폰이 살게 된다고 생각하는데. 흔히 지금 인기 좀 이렇게
тийг санагддаг шүү дээ. Үгүй энэ харахад хүч байж. But you know, if English name is unicorn, where the unicorn Iceland. Чи миний өөдөөс харсан. Харин тийм. Because you know the brown sand is under the river. You know, half for the local people, they keep the house. You can see that local house over there. You know, if no sand under the river, you know someday, you know the Mekong River, lower tide or high tide, it will be affected directly to the storing dam on the riverside. And you know that's Iceland, that's in the Ryan. The eyes, you know, the eyes of the boat look very angry. So why? They think that something, you know, they believe. And we'll go to open up. I'm going to do the big boat over there. The big boat. Энэ Меконг мөрөн бол та бүхний мэдгчлэнгээр одоо зүүн өмнөд Азийн Хятадаас эхэлээд 6 орныг дамжин өнгөрдөг асар том Азтай 3-т ордог одоо мөрөн байгаа. За энэ мөрөн маань 4500-аас 5000 км урт Тайланд, Камбож, Хятад улс, Вьетнам, Лаос, Мянмар. За ингээд энэ 6 орноор дамжин өнгөрдөг. За 18500 км квадрат усны багтаамжтай. За ерөнхийдөө бол энэ зүүн өмнөд Азийн энэ эдгээр орнуудын одоо унтны усыг хангадаг. За маш ач холбогдол бүхий том мөрөн байгаа. За энэ мөрөнгөөр аялах одоо олон ийм 3-4 арлуудаар дамжаад за мөн одоо Вьетнамын хүмүүсийн амьдралын соёл одоо кокосыг яаж ургуулж хэрэгэлдэг талаар сонирхолтой аялал болно гэдэг итгэлтэй байна. За одоо бид нар ингээд хооллох гээд явж байна. За бидэнтэй цэг байгаарай. Хоёр зөвхөн багтаа цай өгч. Mua đồ cho mình đã theo nha. Tại vì thay rơ rồi,大概40度左右的都不一样。Vui niềm vui ấm no cuộc sống miền Đông Nam rộn rã mênh mông yêu tình yêu thắm duyên bằng đầu ai qua tìm giang sông và mỹ thuận ai đi hậu giang ra sáng cơ bay đi tìm em nhớ thương ngày xin là khách ta vòng xin là khách ta vòng xin là khách ta anh yêu nhân gian cùng xa đậm khắp chốn đời nhung mỏi mà sống mỏi người định bán bao nhiêu một ánh trăng vàng người ở trần gian hay tầng chốn cung hằng người hối rằng ta
Dạ rồi, tụi em vậy. Em đợi giúp em qua. Тулаарай. Тэр суудаг юм байхгүй. Үнэн яа. 1, 2, 3. Nice. Okay. Яна. You must be that because За үзэгчтэй одоо ингээд алдарт Меконг мөрнөөр. За Меконг мөрнөөр 4500 км одоо урттай. Одоо Аз твдээ эхний 3-т ордог. За алдартай Меконг мөрнөөр одоо ингээд заваар суугаад 25 минутын жижиг заваар зугаалдаг хэсгээр нь ороод явж халуун одоо 35 градус халуун байгаа. Тэгээд энэ голоор ингээд явж байхад бол маш их сэрүүцэд гоё байна. За тэгээд сая Вьетнамын үндэсний дуу үзлээ. Тэгээ ерөөхдөө сонирхлоо. Дээрэс нь Джимс ногоо элбэг ерөөхдөө ингээд яг өдий 4 сард явхад бол их зүгээр байд юм шиг үзэгчтэй. За ингээд үзээрэй хараараа. Không gửi cầu luôn rồi. Ổng dài. Яа гоё.
Ê, 있잖아. Hai điếu đi trời. qua tới Mỹ luôn rồi. You know they must be covered because you know bee will come and stick. За inside. энэ ингээд сая тэр мөрнийхөө усыг тижээний хэсэг газар боогоод тэгээд энэгээр ингээд шууд уухангуудаа энэ коконуудынхаа модыг усаддаг юм байна. За тэгэнгүүт эн чи одоо ингээд энэ ингээд ямар бооцсон байгаа шүү дээ. Энэ ингээд нөгөө өгөөнөөс хамгаалж ингэж боодог гинэ. Зөгөөнөөс хамгаалж одоо зүгөө ингээд хатгахаараа зэрэг энэ хамаг шимт хичээлийн аваа явцдаг гэж тайлбарлаж дөнгөж сая. Coconut. And you know coconut, you know the same like this. You know they can use for cooking, and they can use for tree leaf. And this one, you know, if in the world, you know, Vietnam woman they will cut on this leaf. They use this one. They make the coconut stick for fighting. All right. За энэ коконотыг сая тайлбарлаж байна. За энэ коконотны энэ модны энэ навчаар бүх юм хийдэг. За гар уралдын зүйл. За тэгээд дайны үед бол яг энэ гол хэсгийг яг энэ хэсгээр нь болохоор бүр ингээд зэвсэг хийдэг байсан гэж байна. Яг энэ гол хэсэг нь. Энэ нэлээ юм өргөстэй хатуу байд юм байна. За энүүгээр бол ерөөсө тоглоом бүх төрлийн гэр ахуй хэрэгсдэл юу бол юу хийж зардаг гэж байна эмгтээчүүд. Одоо ахуудаа хэрэгэлдэг бас дээрээс нь гэж тайлбарлаж байна сая. Нэг амар тав амьдрал. За, бүгд ороо суугаарай. Ямар сүртэй мотор ямар амар сигнал муу. Апай. We go with me to the kitchen, okay?
you see the anaconda snake? Come here. Have a look. Who want drink? Моутай ирэх юм тий. Okay. My friend, before you drink that. Cái này uống được mà phải không? Uống hết luôn. No. Không sao, không sao. No problem. Banana wine honey. Banana good for me. Strawberry. Banana. Бананатад юу та гэсэн бэ? Банана? Banana with honey. Зөвхөн бат банантай. Зөвхөн бат банантай. This one, you know, if you have the injuries in your arm or your knee, it's very good. Restroom, you go straight on your left hand side. All right. It's good for knee and for shoulder, for belly. За энэ айл ингээд хөтөч маань гэртээ авчираад хооллох гэж байгаа байхгүй. Тэгээ сайн арх энтрээ одоо рекламдаад. Тэгээ ингээд энэ одоо энд амьдардаг хүмүүс тариалангаа тариад ингээд ажиллаа хийгээд тэгээд гэр орон нь ерөөсө тэрчгээрээ үр удмаараа ингээд хашаан дотроод оршуулчихдаг. Одоо тэр цай надад хэлжээс нэг гэр үлгээд за энэ дээр ингээд хоёр оршуулгын газар байна. Та бүхэн одоо харж байгаа. Нэг нь болохоор эндээс харахад бол 1976 онд насарсан хүн харагдаж байна. Нөгөөх нь үнэхээр том оршуулга харагдаж байна. Ингээд ерөөсөө нэг оршуулганы газар мазар олон сая хүн амтаа дээрээс нь газар оддгүй тэгээд ер нь энэ тариаланчид Азийн соёлд ер нь ингээд хашаандаа оршуулдаг соёл их байдаг гэж би урд нь сонсч ирсэн. Тэгээд одоо бол би яг ингээд нүдэрээ харж байна. Гацгаа. Юу ямар хоол хийх чинь? Вьетнамд орж ирээд галтгоог сонирхож штэ. Múc miếng bỏ vô đó trước này. Rồi đúng sao? Nhưng mà mình cũng bỏ vô đó đi trước đây đi. Rồi múc lại. Không, mình chia bỏ đổ bột vô luôn. Alright. This is the pancake. Rolling quick, because you can see that. Rolling, look like me. Alright. This is the coconut oil. You can use, no problem. Okay. Now look. Coconut oil? Yeah, coconut oil. Coconut тасаар ингэ пакэж. Энэ хахаар өндөг шагаад. Alright. Okay, you can do the same. I'm not a Gordon Ramsay, you know that. Alright, now next. Bean ground. You put one side the same me. Put one side only. Alright. Now, next. Tofu. But this is Tofu. And oil. Okay. Yeah, come on. Yeah, wait. This one. Oh, all right. Chở ra. Quick. Yeah, that's it. Okay. Your pancake. Put outside the dish. Ингээд яачтай юм. Энэ ингээд айгуугаа цогтой манайхаар арга шиг ингээд утга тий. Ингээд хайг чэстэй ингээд. Madam. Okay. Coconut. Юу шараа утаа юм.
No. No. Ингээ нөгөө загсаж ийм гоё болгочлаа. Тэгээд одоо амсаж үзнэ. Yeah. Амар. За ингээд нөгөө нэг саяны хийсэн хоолнуудаа ингээд нэг ийм шүл чанаж байсан шүлний уусны шүлний хайтайх юм байна. Да тэгээд энэ пампкин байгаа. Пампкин биш нөгөө нэг ногоон юу лээ. Ногоон чи. Тэгээд энэ юу вэ? Мөрцөн юм шүү. Үгстэй биш. Энэ нөгөө юу? Жигэнсэн сам архаг. Тэгээ энэ гахаан мах жигэнсэн гахаан мах юм жигэнсэн дахиад мах. Тэгээд энэ одоо энийг яаж хийсэн бидэг үү те? Айн дотор дахиад махтай юм шиг гоё байна. Ерөнхийдөө тэгээд нэг айтайхан хоол ийм ямар нэг амт момт авахгүй тийм мэг маяг хоол. Тэгээд махыг стацуулсан шүү дээ. Хажууд ачаа. За ингээд хашаан дотроо тариад ингээд тариад өөртөө амьдраад амтан энтрээ тижээгээд хоол ундаа хийж идээд дээр нь гэр үдийн бүх гişүүдээ ингээд оршуулад үр удмаараа ингээд оршуулад байж идэг байх юм шүү дээ тий. Хөө хурд тэгээд. За саяны айлсаа гараад Вьетнамд одоо кокосыг энэ дельта бүсэд яаж өргөн хэрэглэгдэх тухай бид нарт сонирхуулсан. За энд бол кокос бол баг алт гэж хэлдэг. Алт шиг үнэтэй түүхий гэж хэлдэг юм байна. За мэдээж хэрэг хоол ундаа маш их хэрэглэдэг. Хамгийн нэгдүгээр кокосын ундаа маш сэрүүн чанартай одоо цангаа маш сайн гаргадаг шүү дээ. За мөн кокосоор хийсэн кофе бол маш өргөн хэрэглэгддэг. Вьетнамд алдартай. За кокосын чихрийг энд яаж үйлдвэрлэж байгаа тухай бид нар бас нүдэрээ харлаа. За мөн кокосын сүүгэр бол карри, амттан, шүлэнд бас хэрэглэдэг юм байна. За кокосын тос бол үс арчилгаа маш сайн хэрэглэгддэг. За мөн хальсын нь болохоор олс, дэвсгэр, сой зэнтэр хийдэг юм байна. За хатуу бүрхүүлийн нь болохоор аяг, гар уралын зүйл хийдэг юм байна. За нүүрс болгож төвнийгээ бас хэрэглэдэг юм байна. Хоол ундаа хийхэд түлж хэрэглэдэг гэсэн үг. За мөн Вьетнам нь кокос экспортлогч орнуудын нэг. За олон хүн кокос тариалж амьдардаг. За энэ хавьд бол маш олон айл байгаа та. Бид нар бол бүгдийг нь олж харлаад маш олон тооны айлууд энэ чинь ингээд жижигхэн байшинтай, хашаатай, том хашаатай тэгээд тэнцэн чинь одоо кокосоо яг ингээд ургуулад үйлдвэрлээд амьдардаг юм байна. За кокосноос тос, чихэр, ундаа, гар урлал. За мөн энэ хавьд бол одоо 100 хэрэглээтэй мод гэж кокосыг нэрлэдэг юм байна. За 100 хэрэглээ гэдэг нь одоо маш олон 100 янзын бүтээгдэхүүн хийж болно гэсэн утгатай юм байна да. За нэг ч хэсгийг хаяхгүй хэрэглэдэг. За бүх юм ерөөсө манайхаар одоо хонь налаад бүх юм хэрэглэдэг шиг л ерөөсө кокосыг одоо бүх юмдаа хэрэглэдэг юм байна. Уун, хоол хийн, гоо сайхан хэрэглэн, ахуй эзүүл хэрэглэн за үүгээрээ маш их орлого олдог гэж хэлж болно. Маш сонирхолтой. Ингээд бид нэр одоо маш сонирхолтой аяллаг Меконг дельтад хийлээ. За энд болохоор одоо ямар ч байсан вьетнамчуудыг одоо энд амьдардаг хүмүүсийн амьдралын гол их үүсвэрийг маш сонирхолтой аргаар биднэрт танилцуулсан одоо хөдөжтэй маш их баярлалаа. За ингээд үнэхээр өдрийг сайхан өнгөрөөлөө үзэгчтэй. Original. This one coffee. No durian. This one. Which one you like, you can got it. And they have some of the paper.
За бидэнтэй цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.